Монгол Улсын ерөнхий сайд Батболд өнөөдөр сэтгүүлчидтэй зангиагийн уулзалт зохион байгуулж хамтарсан засгийн газрын хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ. Уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж байгааг сайшаалтаач хөрөнгийн зах зээлийг түүнээс дутахгүйгээр хөгжүүлэх шаардлагатай байгааг онцлоо. Мөн Монгол хүний толгойг хөгжүүлж дэлхийд өрсөлдөх боломжийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг засгийн газрын тэргүүн онцолж байсан юм а. Засгийн газар шийдэх Намууд талцаж хэрүүл маргаан хийж ажил хийдэггүй байсан цаг үеиг бодвол хамтарсан засгийн газар байгуулагдсанаас хойш энэ хугацаанд цөөнгүй ажил хийж хэрэгжүүлсэнийг засгийн газрын тэргүүн онцолж байлаа. Олон жилийн турш хүлээгдэж байсан стратегийн орд газрууд түүний дотор оюутлогоо төслийг эдийн засгийн хэрэглэнд оруулсан тун удахгүй 5 толгой орд газрыг эдийн засгийн хэрэглэлтэнд оруулах галт тэрэг нэгэнд хөдөлсөнгээд олон сайхан олд дамжил байгааг дурдлаа. Оюутлогоо төсөл хэрэгжиж эхэлснээр намуудын амлсан иргэн бүрт эх орны хувь шиг бүрдэх ажил эхэлсэн. Оюутан залуучуудад сургалтын төлбөрийг эх орны хувь шигээс сүртэж эхэлсэн цаг үе болсон ажил гэдгийг онцлоод цаашид иргэдэд эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын орон сууцны төлбөрөөс чөлөөлөх гээд олон нэр төрлөөр эх орны хувь шигийг өгөх боломжийн талаар судалгаа хийж байгааг мэдгдсэн. Халамж хавтгарлаа гэж зарим нэгэн шүүмжилдэгч төр иргэдтэй үйлчлэх ганцхан зорилготой учраас халамжийн бодлогыг цаашид үргэлжлүүлэхээ хэллээ. Гэхдээ халамжийг хавтгааруулж ус хүнд ямар халамж хэрэгтэй байна, түүнд хүрэх ёстой гэдгийг засгийн газрын тэргүүн онцлсан юм а. Уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж байгаач баялгаа дэлхийн зах зээлд гарах асуудал тулгамдж байгааг онцлоод энэ чиглэлээр засгийн газраас олон ажил хийж хэрэгжүүлж эхлэх байгааг нэ. Мөн ойрын жилүүдэд Монгол улсад 40-оос 50 мянган шинэ ажлын байр бий болгосон тооцоогч гаргажээ. Ингэснээр ард иргэдийн амьдралд тодорхой ахис дэвшил гарах учиртай юм а. Олон улсын валютын сангаас дүгнээ бид нар өрсөлдөх чадварын үзүүлэлтээр урагшилж байна гэж биднийг үзэж байгаа. Эдийн засгийн өрсөлдөлтийг та нар зөв бодлогоо хийж чадах юм бол эх 5 жил энэ бүс нутагта хамгийн хурдан өсөх ийм боломжтой улс орон гэдэг олон улсын валютын сангаас заагаар гаргацсан. Бидний авч хэрэгжүүлсэн хамтарсан засгийн энэ 2 жилийн хугацаанд авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд боломжийн эдийн засгийн өсөлтийн суурийг тавих ийм арга хэмжээнүүд болсон гэж үзээд дэлхийн эдийн засгийн форумоос гаргадаг өрсөлдөх чадварын үзүүлэлтүүдээр биднийг өнгөрсөн 2009 оноос 10 оноор биднийг 17 пунктээр урагшлуулсан байна. Улс орны эдийн засаг хөгжөлтөд зэрэгцэн хүний хөгжил шин шатанд гарах учиртай хэллээ. Чанаргүй олон их дээд сургуулийн тоог цөөлж, уул уурхайн салбарт хэрэгцээтэй гэсэн нарийн мэргэжлийн инженер техникийн ажилчдыг бэлтгэхийг засгийн газар гол чиглэлээ болгож байгааг мэдгдсэн. Мөн дунд сургуулийн тогтолцоог олон улсын жишгт хүргэж, Монгол хүний дэлхийд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн тулд Кембрижийн стандартыг нутагшуулах ажил хийсэн. Цаашид бүх дунд сургуулиуд нэвтрүүлэх зорилго тавьж байгааг нэ. Засгийн газар бүх ажлыг авч зах зээл хөгжсөн орнуудад ямар асуудал гардаг гэхээр хөрөнгийн зах зээл дээрээс урт хугацааны хямд өртөгтэй их усүрийг босгодог хувилбар энэ жишг бол жишээлбэл Америкийн нэгдсэн улсад 217 жилийн түүхтэй би сая очиж Америкийн хөрөнгийн биржээр үзлээ. Канада улсад 147 жилийн түүхтэй. Энэ бол арчилсан тогтолцоо тэр улстай чацуу ийм механизм үйлчилж хамгийн ойлгомжтой, хамгийн нээлттэй, хамгийн шударга ийм одоо өрсөлдөөний тунгалаг дээр нь зохицуулалтыг хийдэг ийм механизм буюу хөрөнгийн зах зээлийн механизм үйлчилж байгаа. Төр хувийн хвшлийн олон улсын валютын сан Монгол улс хөгжлийн гараан дээр байгааг онцлсныг засгийн газрын тэргүүн дурдаад энэ нь дэлхийн нийт Монголын зүг хараа бэлчийн анхаарал ажиглаж байгааг хэллээ. Тэгэхээр Монгол улс хөгжих боломж нөхцлөө бүрэн дайчлах учиртайг хэллээ. Мөн иргэдийг ажлын байртаа болгохын тулд засгийн газраас олон 10 ажил хийж хэрэгжүүлж байгааг нэг нь жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх зээлийн сан гинэ. Мөн хүний хөгжлийн гол үзүүлэлт болох эрүүл Монгол хүн үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэнгээд олон жишээ баримтурдж байна. Гэхдээ цаасан дээр хэрэгжүүлсэн ажлаас илүүтэй ард иргэдийн амьдралд засгийн газрын гаргасан шийдвэр шууд нөлөөлж үр дүнтэй байх нь чухал юм а. Энэ жил манаас 3 жилийнхээ ургацыг хураан авсан байна. Гэхдээ энэ бүрэн хураахаас гадна ирэх жилүүдийн нөөцийг бүрэн хангаж чадахгүй хэмжээнд хүрч чадахгүйг албаныхан мэдэгдэж байгаа юм а. Энэ жил манаас 350 орчим мянган тонн үр тариа хураан авсан бөгөөд тариалал эрхлэлийг дэмжих санд 80 мянган тонныг өгсөн бол онцгой байдлын ерөнхий газарт 20 мянган тонныг хадгалуулжээ. Монгол улс энэ жил дотоодын хэрэгцээнийхэн гурил болон гурлан бүтээгдэхүүний хэрэгцээг бүрэн хангахаар хэмжээнд хүрчээ. 345 мянган тонн улаан буудаагаар 240 мянган тонн гурил үйлдвэрлэх хүчин чадалтай болж байгаа юм а. Энэ нь Монгол улсын атрын 3 дугаар аян эхлүүлсний үр дүнгууд салбарын дүгнэж байна. 350 орчим мянган үндэсний хөтөлбөрийг өргөжлүүлэн хэрэгжүүлж одоо байж байгаа аж ахуйн тариалангийн салбарын энэ хөрсөн төвшинг буурах хэрэг авч явах юм техник технологийн шинжилэл хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлээд явах юм бол ойрын үед бид бол 400-аас 500 мянган тонн буудаа хураан авах юм боломж бол байна.
Монгол улс дотоодынхаа гурлийн хэрэгцээг бүрэн хангаж чаддаг ч гэсэн улсын ургац хураалтанд бас тийм сайн нөлөөлөхгүй байгаа гинэ. Харин энэ жилийн ургац хураалт шиг явах юм бол 2011 он гэхэд Улаанбаатар экспортлох хэмжээнд хүрнэ гэж салбарын хэлж байгаамаа. Энэ бол засгийн газрын бодлогын хэмжээнд шийдэх асуудал юм а. Хөдөө аж ахуйн энэ технологийн шинжилэл, энэ өөрчлөлт, дэвшилтэд нийцсэн хөдөө аж ахуйн техникийн одоо 60 орчим хувийг шинчилж чадсан. За энэ маань биднийг цаашдаа явах хөтөр Улаанбаатар үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх улмаар бололцоотой одоо жил бол экспортод Улаанбаатар гаргах юм боломжийг бүрдүүлж болно гэж бид ингэж тооцож байгаа. Энэ жилийн шиг ургац хураан авах юм бол удахгүй 2 жилийн дараа монголчууд өөрсдийн тарьсан тариагаар хоол уйж идэх боломжтой болох юм. Өөрөөр хэлбэл монголчууд 100% дотооддоо талхаа авч идэх гэсэн үг юм а. Атрын 3 дугаар аюун үргэлжлэх юм бол 2012-оос 2013 он хүртэл манай улс Улаанбаатарыг экспортлох хэмжээнд хүрнэ гэдгийг албаныхан дуулгаж байна. Хамгийн гол нь энэ хугацаанд техник эдийн засгийн үнэлгээг нь тодорхой болгомоор байгааг хэллээ. Өнөөдөр улсын хэмжээнд 3 жилийн хугацаанд торимтлуулсан сая гаруй тонн Улаанбаатар байгаамаа. Ургац хураалт улсын хэмжээнд зарим нэг аж ахуйн нэгжүүд техник тонн төхөөрөмжийг болмоос цаг хугацаа алдж байна. Дэлхийн зах зээлд Америк долларын ханш унж байгаа үед алт гол хамгаалах хэрэгсэл болж байна. Олон улсын түвшинд хамгийн тогтвортой байгаа гэдгээрээ алт энэхүү эдийн засгийн гол түвшиг болж байдаг юм а. Алтан валютын ханшийн өөрчлөлтийг эрсдлээс хамгаалах гол хэрэгсэл болсоор удаж байна. 2009 оны ихээр $800 дөнгөж давж байсан алтны ханш одоогоос яг 1 жилийн өмнө $1050 дээр ирээд байлаа. Харин одоо унц алтны ханш $1300-аас $1400 өсөж байна. Нийгээсэндээ алтны ханшийн өсөлт доктортой явагдаж байгаа. Статистикийн мэдээлэлээс харахад энэтхэг улсын алтны хэрэглээ ихээхэн нэмэгдэж байна. Мөн алтны нөөцийн хэмжээгээ сүүлийн 6 жилийн хугацаанд 76% нэмэгдүүлсэн Хятад улс алтны хэрэглээгээр тэргүүлэгчдийн байрлал суурь руу дөхөж байгаа юм а. Харин манад энэ байдал эерэг байгаа. Харин алтны түвшээлт багасжээ. Энэ хувьд бол миний бодлоор энэ зөвхөн Монгол банкын тушаагдсан тоон багассан болохоос биш олборлолтын тоонууд бол мэдээж ил талд янз бүрийн тоонууд байх шиг байна. Тэгэхээр нийт дүндээ бол Монголын эдийн засагт бол алт бол маш чухал үүргийг гүйцэтгэх ёстой гэдэг дээр бол Монгол банкны байр суурь маш тодорхой шүү дээ. Ер нь алт хязээд хамгийн найдвартай хамгаалт байж ирсэн ам долларын олон улсын валютын нөөцөд гүйцэтгэж ирсэн үүргийг багасгах сонирхол бусад гүрнүүдэд байгаач энэ ойрын хугацаанд биелээ бол боломжгүй гэдгийг мэрэгчлэнүүд баталж байгаа юм а. Тэрчлэн энэ цаг үед тус валютын ханш Японы йен, Сингапурын долларын эсрэг унаж байгаа нь алтны ханшийг өсгөж шууд нөлөөлж байгаа юм а. Өмнө Говь аймагт цогцолцоос өмнө ухаан удаг төсөл хэрэгжүүлж байгаа үндэсний энержи ресурс компани баяжуулах үйлдвэр цахилгаан станц уурхай түүнийг дагалдах дид бүтцийн байгууламжуудад ажиллах үндэсний мэргэжлүүдэд бэлтгэж эхэлжээ. Ингэснээр дид бүтцийн байгууллагууд дуусахад боловсон хүчин бэлтгэгдсэн байх суурь нөхцөл бүрдэж байгаамаа. Ханы харж байгаа энэ кабин сая долларын үнэтэй хүнд даацын автомашины жолоочийг сургадаг симулятор нэртэй сургалтын машин. Energy Resource компани ухаан удаг уурхайд ажиллахаар зорж ирсэн хот хөдөөгийн залуус мэрэгжил олгохоор өнгөрсөн 3 дугаар сард энэ машиныг суурилжээ. Яг л машинд суугаад явж байгаа юм шиг ид бүрэн тоногдсон байлаа. Эхэндээ Австрали мэрэгжилтэн багшилдаг байсан бол одоо Монгол залуу симуляторын багш болчихсон сая долларын техник дээр хэрхэн ажиллахыг бусдад зааж байна. Нэг бүр нь 3.5 сая долларын үнэтэй Caterpillar-ын дамп самсуулын жолоочийг ухаан удгийнхан өөрсдөө бэлтгэж жирийн нэг малчин залуу уулуурхан үн хүндтэй техникийг эзэмшиж эхэлжээ. Одоо уурхай өөрсдөө бэлтгэсэн 100 гаруй оператор буюу хүнд даацсан машины жолоочтой болжээ. Цаашаа ч нэмэгдгийг хэлж байна. За харин уурхайн засварын төвд өнгөрсөн 6 дугаар сард ажилд орсон 25 залууг Wagner Аз компанид 10 сарын турш цалинтай сургалтанд амруулахаар Energy Resource компани шийджээ. Уурхайн хурдтай хөгжлийг дагаад засварчтай орчин үеийн технологи засч чаддаг мэрэгсэн механик болох эрмэлзэлтэй байгаа гинэ. Energy Resource компанид ороод бол одоо 2 сар гарсан ажиллаж байгаа. Тэгээд ямар ч үсэн энэ компанид орсноороо бахархдаг. Миний ер нь бол зорилго байсан энэ компанид орох. Сая 2-3 хоногийн өмнө шалгалт өгсөн. Тэгээд энэ шалгалтанд нь бол тэнцсэн байгаа. Манай компаниас 25 залуу дөнгөж төгссөн залуучууд явж байгаа. Тэгээд энэ тэтгэлэгт хамрагдсандаа бол маш их баяртай байгаа. Энэ бол Wagner Аз-ийн 10 сарын сургалт байгаа. Тэгээд энэ нь бол цалинтай тийм тэтгэлэгтэй цалинтай тийм сургалт байгаа. 3 сар болж байгаа. Тэр хугацаанд би маш их юм сурсан. Жишээлбэл одоо том тоног төхөөрөмжүүд дээр би анх удаага тэднийг харж чад их сүрдэж бахархаж энэ компаниараа маш их бахархаж байсан. Тэгээд тэр компани том тоног төхөөрөмжүүдээр би засвар үйлчлэгээ хийж сурж байгаа. Эх өнөө их гэхэд ухаан удгийн цахилгаан станц баяжуулах үйлдвэр усан сан ашиглалтанд орчихсон байх юм а.
Анхны хуурай хөргөлтийн системтэй цахилгаан станцад шинэ технологи эзэмшсэн инженерүүд шаардлагатай станцын суурин ажил эхлэхүйс энд ажиллах инженерүүдийг бэлтгэж ирсэн юм а. Мөн Energy Resource компани Монголын анхны нүүрс баяжуулах үйлдвэрт ажиллах залуусыг Австрали улсад сургаж дуусжээ. За манай үйлдвэр нь ашиглалтанд орсноор ойролцоогоор 150-аад ажлын байр шинээр бий болж байгаа. За үйлдвэр одоо яг барьж байгуулагдж байгаатай зэрэгцээгээр за зарим инженер техникийн ажилтнуудаа Австралид 3 сарын хугацаатай яг ижил төстэй коксч нүрсний уурхаануудад баяжуулах үйлдвэрүүдэд дадлага хийлгээд ирсэн байгаа. За эдгээр ажилчид нь дадлага хийж ирснээр шин залуу орж байгаа бусад ажилчдыгаа дадлагжуулан сургаж дэмжлэг туслалцаа үзүүлж байгаамаа. Ухаан удгийн кокс химийн үйлдвэрийн бүтээн байгуулалтанд Монголын 3000 гаруй хүн ажиллаж байна. Тэднийг давтан сурах мэрэгшүүлэх ажилд дид бүтцийн бүтээн байгуулалттай зэрэгцэн явж байгаа юм байна. Анхаарлаа хандуулж үзэгч та бүхэнд баярлалаа. Одоо үзэгч та бүхэнд энэ өдрийн тодорхойлох мэдээг хүргэе. Тэгэхээр профессионал юм уу холимог хөлбөрийн аль нэгийг сонгох асуудал одоо чимэг болчлоо да. Таны хувьд ер нь асуудал аль шатантай яваа мэдээлэл байна уу? Аль хөлбөрийн дэмжих үү та? Холимгийн дэмжин л дээ. Мажоритар персонал аль нь дутагдaltaй байгаад байгаа. Тэгэхээр хоёулынгийнхэн дутагдлыг багасгаж чадах хуулиур бол холимог. Холимгийнх нь хэдэн мажоритараар хэдэн персоналаар байх вэ? Харьцаагаа нэгдүгээрт бодох хэрэгтэй. Хоёрдугаарт яаж намынхаа жагсаалтнаас тооцоогоо хийх вэ? Мэдээж персоналыг авч байгаа бол улстай ярил байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр 50-26 гэсэн хөлбөрийг бас ярьж байна л да. Тэгэхээр холимог хөлбөрийг хэрвээ сонгох болчих юм бол үндсэн хуультай зөрчилдөнөө үндсэн хуулинд өөрчлөлт оруулах асуудал үүснэ гэж яриад байгаа юм. Энэ дээр та юу гэж бодож байна? Шаардлагатай бол оруулсан дээр л дээ. Хууль гэдэг бол одоо огт хөдөлдөггүй тийм хатуу зүйл биш. Сонгуулийн тим систем манад хэрэгтэй гэвэл тэрэндээ хуулиудаа өөрчилсөн дээр л дээ зохицуулж. Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах журмын тухай асуудлыг хэлцэж байна. Тэгэхээр эхлээд журмаа хэлцчээ дараа нь үндсэн хуулиа өөрчлөх асуудал яригдах байх. Ингэсээр хэтэл нөгөө сонгуулийн хуулинд өөрчлөлт оруулах цаг хугацааны хувьд ер нь шахуу болчих юм биш үү гэж яригдаад байна. Тэг ер нь шахагдж байгаа нь үнэн шүү дээ. Ирэх оны 6 сарын 30-наас өмнө бүх юм дууссан байх ёстой. Тийм учраас одоо хурдлах хэрэгтэй. Профессионал тогтолцоог бол заавал оруулах хэрэгтэй. Ер нь бол холимог хуулиур нэг зүйтэй гэж ингэж бодож байгаа. Тэг яагаад холимог байна вэ гэхээр Монгол улс бас их өөр мэт газар зүйн байршлын хувьд, хүн амын хувьд тархаа битэрхай. Тэгээ төрийн ерөнхий барих дэд байгууллага энэ орон нутгийн асуудал, бүс нутгийн асуудал заавал холбоотой байх хэрэгтэй нэг хэсэгтэй. Тийм учраас аймаг бүрээс нэг төлөвлөл байх хэрэгтэй юм аа гэсэн юм байр суурьтай байгаа. Энэ 26-50 гэсэн хуулиурыг бол дэмжиж байгаа. Тэгэхээр одоо холимог тогтолцоогоор явуулахад нэг нь бол баг намын одоо рейтингээр одоо шууд ямар ч өрсөлдөнгөө гарч ирдэг. Нөгөөх нь бол одоо олон нийтийн дунд реклам сурталчилгаа явуулж нэлээд зовж иж гарч ирдэг гэд ийм ялгаатай байдал үүснэ гэж сайн хүмүүс болгоомжлоод байна л да. Тий, энэ дээр тийм асуудал байна. Тэр 26-52 нь хоорондоо холбоогүй болчих юм бол тийм асуудал болно. Харин 26 жижигснээр яваад тэрний авсан тэр санал нь 50-даа шууд нөлөөлдөг энэ тохиолдолд бол бас харьцангуй гайгүй байх магадaltaй л да. Тий. Зүгээр миний хувьд ажиллаж байхад бол тэр холимог хуулиур гэдэг нь шүү дээ. 50-26 гэж яриад байгаа. Тэр хуулиур нь арай илүү оновчтой юм болов гэсэн бодол байгаа. Тэгвэл мэдээж энэ дээр одоо 26 бол нэр дэвшин, 50 нь бол одоо хоёр нам арай өөр байр суурьтай байгаа шүү дээ. Нэг нь одоо намаа хүнтэйгээ дугуулна ч гэх юм уу, эсвэл хүний дугуулна ч гэх юм уу те. Тэрэн дээр нь бол ярилцах асуудал гарах байхаа гэж ингэж л бодож байна л да. Яг хөө ерөнхийд нь үзэж яхад бол үндсэн хууль бол хүнийг шууд сонгоно гэсэн утгаар байхад нам биш одоо 50 дахь хуулиур дээр нь хүнээ дугуулахад бол тэнд үндсэн хууль зөрчих юм гарах байхаа гэж бодож байгаа. За холимог юм уу профессионал гэдэг нь бол энд бол нэгдсэн нэг бодлогыг бий болгоход бол маш их нөлөөтэй. Энэ төр засгийн бодлого бол тодорхой, төлөвлөгөөтэй, төвлөрсөн ийм л байх ёстой шүү дээ. Нэгдсэн нэг бодлого дээр бол тулгуурлах ёстой. Түүнээс одоо ёстой нэг канондар гардаг шиг 76 өхөр эврийг шуудаа дээдсэн шиг 76 тийшээ хараад байвал хэцүү л дээ. Тэгээ миний хувьд бол ер нь холимог нь одоо аль аль тал нь байгаа юм аа гэдэг дээр дэмжих юм. Энэ тал нь бол дээр юм аа гэсэн юм бодолтой байдгийг зүгээр. Миний хувьд бол айлч хөлбөрийн одоо үндэслэл үнэхээр сайтай бодлон байхдаа маш хурдан зардал баг чирэгдэл гаргадаг талаас нь илүү
байх юм бол холимог систем нь илүү болж байгаа. Ард түмэнд янз бүрийн одоо юм амлаа хүмүүсийн сэтгэлийг одоо мөнгө төгрөгийн зүрх худалдаж авлаа гэдэг бодлоо гараад байдаг шүү дээ. Тэгэхгүй бол нийтлэг одоо намаас ингэж хүмүүсийн нэрсээ жагсаачаал нэг том тойрог дээрээ явал тэгэл одоо тэр ард иргэд бол жинхэнэ одоо энэ хинбэ энэ практикт оршихтай ажил хийж чадах нь үү бидний дуу хоолойг авч чадах нь гэдэг нь бол үн утгаараа гарах гэж бодож байна. Нэг хэсэг одоо холимог хөлбөрөөр явах юм бол зарим нь одоо сонгогчдын саналаар, зарим нь намын саналаар гарч ирсэн гэдэг асуудал маргаан гарах вэ гэж боломжтой байгаа шиг байна л да. Энийг бол одоо зарчмын үед бол намууд сайн тогтох хэрэгтэй. Үнэхээр тийм зарчим гарч ирээл асуудал үүсгэхэд байх юм бол энэ хөлбөрийг бол одоо хэн нэмбэ гэдгээр одоо хоорондоо уралдаад байх юм бол энэ зарчмыг бол болох хэрэгтэй л дээ. Тийм учраас бол жагсаалтыг одоо дистралыг эренбийг бол сайн тогтоож үнэхээр одоо би ганцаараа гарсан. Би ард түмэн бол гаргасан, та нар бол намаар гаргасан гэдэг яриад л одоо учир зүггүй дэглэмдээ ёс зүйд орохгүй байгаа хүмүүсүүдийг бол эргэж татаж яага болдгүй. Тэр хөлбөрийн сонгуулийн хувьд хийж өгөх юм бол тэр арга гайг болох гэж бодож байна. Би бол сонгуулийн хуулийн хөлбөрийг гэхээсээ илүү сонгуулийн энэ одоо хуулийн дагуу үүрэг хүлээж байгаа тэр одоо оролцогчд тийм ээ тэдэнд тооцдог хариуцлага тэр асуудал дээр л илүү төлөвлөгөө анхаарах хэрэгтэй гэж бодож байгаа. Төрийн эсрэг онц хүндгийн тэргийн зүйл залттай бараг энийг орох хэрэгтэй зүйл ангилж харддаг. Өнөөдөр яагаад гэхээр Монгол төрийг одоо хууль бусаар бүрдүүлэхийг санаарч байгаа. Монгол төрийн тэр одоо ард түмний сонголтоор бий болох хэрэгтэй Монгол төрийг хэн нэгэн этгээдийн захиалгаар те луураар ч юм уу, улгаагаар ч юм уу хийх оролдлого хийж гин гэдэг бол энэ өөрөө Монгол төрийн эсрэг хийж байгаа онц хүндгийн тэрэг мөн. Тийм үстэй. Энэний үр дүнд өнөөдөр жишээ нь одоо энэ ард түмний сонголт яг тусгалаа зөв олохгүй байгаагаас болоод Монголын төр өнөөдөр ийм нэр хүндгүй, ийм арчаагүй тийм ээ. Өнөөдөр энэ хамтарсан, хувилдсан ийм байдалд би орж байгаа гэж үзэж байгаа юм. Тийм учраас өнөөдөр гişүүд ярьдаг юм л да. Ингээд янз янзын хуулийн хөлбөрүүд яриа л энэ тийм. Гэхдээ тэр ямар ч гоё хууль гараад тэр луурыг таслан зогсоохгүй юм бол тэр сонгуулийн хуулийн одоо гадуур тийм ээ. Хууль бусаар үйлдэл хийж байгаа этгээдүүдэд тооцох хариуцлагыг чангадахгүй юм бол ямар ч хууль байсан адилхан л гэж үзэж байгаа би бол. Манай улс өнгөрсөн 20 жилийн хугацаанд бэрх хонжуулалтыг тулж өнөөдөр өсрөнгөө хөгжлийнхээ гараан дээр ирлээ гэж үзэх боллоо. Энэ нэг ёсондоо бид шилжилтийн үе дууссан уу гэдгээ дүгнэхэд хүрэж байгаамаа. Шилжилтийн үе дуусахад зэг тавих цаг нь босно уу гэдэг асуултанд бүрэн дүүр утгаар нь хариулт өгөх гээд учир дутагдлаа гэдгийг зарим нэг үзэгдэл харуулж байгаа лээ. Гэхдээ ямар ч байсан мөнгөгүй зовлон ардаа орхих бодлого тодорхойлж чадсан байгалийн баялагын эдийн засгийн эргэлтэнд оруулах болсноор эндээс олох орлого хүн амын амжиргаанд эргээр нөлөөлнө гэж шийдвэр гаргагчид төлөвлөж байгаа. Үүнд зориулсан ойрын болон урт хугацааны бодлого гаргахад олон нийтийн санаа бодлыг хандуулах тухайч ярьж байна. Ялангуяа энд бол эдийн засгийн талаас авч үзэх юм бол за бас хүний эрх хэрэгчлөө арчлалын төлөвшил талаас нь одоо авч үзэх юм бол бид бас хэдийн хугацаанд бас шилжээд яваад ах уу тий. Одоо бол бас энэ шилжилтийг бас нэг цэглэж ер нь бол дараачийн одоо бас ойрын болон дунд хугацааны за урт хугацааны ч гэсэн зорилтуудаа бол дэвшүүлэн тавьж тэрлүүгээ одоо бүх нийтийн одоо анхаарлыг тийм ээ нэгдсэн тийм одоо цэг дээр төвлөрүүлэх асуудлууд бол бас зайлшгүй чухал байна гэж ингэж бол үзэх нь зөв. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд алдаатай бодлого үргэлжилсэн үүнийг ирэх 20 жил залруулах судалгаа зарим улс төрийн хүчнүүдэд хийгдэж байгаа билээ. Харин салбаруудын хөгжлийн хувьд дөнгөж шилжилтийн үе рүүгээ орж байсантай харьцуулахад өссөөр байгаамаа. Дуусах шатандаа баг орж байгаа болов уу гэж би бодод байна. Учир юу вэ гэвэл хуучин чинь 1990-ад оны үед одоо жинхэнэ одоо арчил гарсны дараа бол маш их хүнд хэцүү байсан үеийг бол одоо бүгд мэдж байгаа шүү дээ. Яг энэ үед бол жишээ нь манай урлаг тэр тусмаа одоо ингээд кино, драмын урлагийг бол маш их үзэгчдгүй болоод үзэгч ард түмэн нь болохоор бүгдээрээ ганцхан 8 гэж яваад тэгээ урлаг маань баг ингээд үзэгчгүй болж эхэлж ирсэн. Өнөөгийн нөхцөлд бол одоо энэ манай драмын жүжиг дэлгэцэнд гарч байгаа киног бол одоо үзэгчд маань маш ихээр үзэж байна. Тэгэхээр бол хүмүүсүүд бол ямар нэгэн байдлаар бол нэлээд их тогтвор суурьшлаа олсон гэж үзэж байгаа учраас ер нь энэ зах зээлийн нийгмийн шилжилт маань зүгээр миний хувь хүний бодож байгаагаар бол ер нь бол бараг дөхөж очиж гэн гэж би бараг хэлж болно л гэж бодож байна.
Өмнөхөө бол эдийн засгийн хувьд хаана харьцангуй тогтворжиж, шинэ техник тоног төхөөрөмж авах чадал чансаар бүрдэж байгаа гэж үзэж байна. Мэдээж бас гадаад харилцаа чухал үүрэг гүйцэтгэлийг хэлэх хэрэгтэй. Өнгөрсөн болоод одоог дүгнэхэд олон нийт сайшаал магтаал шүүмжилгээд аль алиныг нь хэлж байна. Энэ бүгдээс төр дараагийн хөгжлийн алхмаа хийх дүгнэлтэд гарах нь дамжиггүй маа. Аранхай аймгийн Чулуут сумын нутгийн зөвлөлөөс санаачлан Чулуутын цум тэмцээнийг анхудаага зохион байгуулж байна. Тэмцээнд Чулуут сумын уугуул иргэд болон Монгол орны өнцөг булмурт амьдарч байгаа тус сумын хайрат иргэд оролцож спортын олон төрлөөр өрсөлдөж байгаамаа. Цаашид Чулуутын цум тэмцээнийг 2 жилд нэг удаа зохион байгуулахаар төлөвлөжээ. Эрүүл Монгол хүн үндэсний хөтөлбөр тусгагдсан нийтийн биеийн тамирын спортын талаар төрөөс баримтлах бодлогыг холбогдох яам агентлаг албан байгууллага иргэд шатанда идэвхтэй хэрэгжүүлж байгаагийн нэгэн илрэл нь Чулуутын цум тэмцээн юм а. Улаанбаатар дархан Эрдэнэ хотуудад амьдарч сурч ажиллаж байгаа 1000 орчим оюутан залуучуудын дунд Чулуутын цум тэмцээнийг анхудаага зохион байгуулж байна. Спортын өдрөлөг тэмцээн зохион байгуулснаар нутаг усаа гэсэн халуун сэтгэлтэй иргэдийг ойртон танилцуулах, хамтран ажиллах, нэг нэгийг дэмжих улмаар нутаг ус эх орноо хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах боломжийг бүрдүүлж байгаагаараа онцлог гэдгийг Чулуутын цумыг зохион байгуулагчид хэллээ. Чулуут цумаас нийгэм соёлын салбар төдийгүй урлаг спортын олон 10 төрөн гарчээ. Тэдгээрийн төлөөлөлж анхудаага зохион байгуулагдаж байгаа цумын тэмцээнд оролцлоо. Манай аймаг бол нийт 19 сумтай. 19 сумаас хамгийн түрүүнд одоо манай Чулуут цумын залуучуудын санаачлагаар энэ тэмцээнийг зохион байгуулъя гэсэн байна. За мөн одоо төр засгаас одоо олон одоо арга хэмжээний зохион байгуулахаар одоо зорилгууд тавьж байгаа. Тэрнийг одоо хэрэгжлэлтэй явцад одоо энэ бол одоо бас томоохон бас ашиглал өгж байгаа дуу гэж бодож байгаа. Тэмцээнийг зохион байгуулахад тус сумын харьяат олон 10 бизнесмен иргэд дэмжиж туссан гэдгийг нутгийн зөвлөлийн хэллээ. Чулуутын цумын тэмцээн оюутан залуучууд сагсан бөмбөг, гар бөмбөг, шатрын төрлөөр 10 багийн 140 орчим оюутан залуучууд өрсөлдөж байна. Энэ тэмцээний шилдэгүүд маргааш тодорч цомоо гардаж авмаа. Манай улсад харилцаа холбооны салбар үүсч өгчөөд 89 жил болж байна. Энэ он хүрээнд Монголын Цахилгаан холбоо хувьцаат компани нийт ажилчдын дунд спортын олон төрөл тэмцээнийг зохион байгуулж шилдэгүүдэд шалгаруулж эхэллээ. Монгол орны өнцөг буланбүрт салбартаа Монголын Цахилгаан холбоо хувьцаат компани нийт 3000 орчим ажилтай ажиллагчдаас нийслэлийн хэмжээнд 1500 орчим ажилтай ажиллагчид ажиллаж байна. Үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа Монголын Цахилгаан холбоо эх жил тохиох түүхт байгаа өгсөн олон бүтээлч ажил өргөнж эхэлжээ. Харилцаа холбооны салбарын ажилчид цаг наргүй их ажлын хажуугаар жил бүрийн намар спортын олон төрлөөр өрсөлдөг боломжтой. Энэ нь ажилчдын бие биедрийг хэрэгжүүлэх, тэдний ахвал самбайг сорих, хамт олоныг нэгтгэх, өндөр ачаалал бүтэлтэй гэдгийг тэмцээнийг зохион байгуулагчид хэллээ. Энэ удаагийн тэмцээнд сагсан бөмбөг, гар бөмбөг, теннис, шатар, боулинг гэсэн төрлүүдээр 12 багийн 200 гаруй тамирчид өрсөлдөж байна. Цахилгаан холбооны нийт ажилтнууд оролцож байгаа хотын нийт ажилтнууд. Энэ удаагийн тэмцээн дээр боулингийн тэмцээн бол нэмж орж байгаа илүү онцлогтой байж. Одоо бол шатар, теннис, боулинг гэсэн тэмцээний төрлүүд бол явагдаад үн гарцсан байж байна. Өчигдөр шатар теннисний тэмцээн өндөрлөж дүнгээ гаргажээ. Энэ төрлийн эмэгтэйчүүдийн ангилалд инженерийн албаны Цэрэн Найдан төрүүлсэн бол эрэгтэйчүүдийн ангилалд аж ахуйн албаны Арин Бат төрүүлсэн байна. Харин шатрын тэмцээнд инженерийн албаны сугар тэргүүн барьж шалгарсан бол эмэгтэйчүүдээс инженерийн албаны оюун чимэг шилдгээр шалгарчээ. Одоо яг энэ цаг мөчид гар бөмбөг болон сагсан бөмбөгийн медалийн төлөв тоглолтод үргэлжлэн явагдаж байна. Өдөртөг өнөөдөр бэлтгэсэн дотоод мэдээ сурвалжлага хүргэлээ. Хэдэн ормондороо дэлхийн мэдээнд анхаарлаа тулраа. Мэдээллийг дэмжигч онлайн төв. Эрүүл мэндийн бог Lotte Xylitol. Шүлээ. Luminark амьдралын цаашин хийг маяг. Микон хурдан нэмлээ. Түүн шиг мянган сая Монгол хүний итгэлийг дааж тэдний төлөө их үлсийг бүтээх нь бидний зорилт. Монгол гэдэг нэрийг ертөнцийн чихэнд дуусгахын төлөө бид хамтдаа тэмүүлсэн, бид чадсан. Ирэх цагийг та бид бүтээн. Хөгжил дэвшлийн 20 жил. Худалдаа хөгжлийн банк. Эд хөрөнгө албал багыг алдсан. Нэр хүндээ албал ихийг алдсан тооц. Харин эрүүл мэндийн албал бүхнийг алдсан тооц. 3 сор компани GS Кашмир. Oriflame-ийн шинэ каталог зөвхөн оддын бүтээгдэхүүнүүд.
Дэлхийн хэмжээний топ модель Наталья Ватянова шин, дур булаан, тансаг, англи үнэр танилцуулж байна. Midnight Pearl хар сувдны нууцыг нээгээрэй. Oriflame би гоо сайхнаа бүрэн даатгаж чаддаг. Oriflame зөвлөгтэй холбогдоорой. Үби лавлах 16, 17 оюундаг иргэдэд зориулж номын мэдээллийн санг бүрдүүллээ. Шинжлэх ухаан, таны мэдхгүй уран зохиол хүүхдийн бүхэл номыг 16, 17-оос асуу. Лавл Монгол ном цэгийн сайтаас үз. 16, 17-оос хадаад хамтран уншиж өөрийгөө хөгжүүлцгээе. Номын талаарх бүхэл мэдээллийг үби лавлах 16, 17 Та орон сууцны зээлийг ердөө 1.9-өөс 1.4% хүүтэйгээр 15 жилийн хугацаатаар авах боломжтой боллоо. Төрийн банк танд санхүүгийн үйлчилгээг эрсдэлгүй хүргэнэ. Сэвхнэсүүгийн өнгөлөг арьсуу, үрчлээгүү залуу арьсуу, алялын хүсч байна. Танд энэ клиников сэвхнэсүү арилгагч арьс залуужуулах цайруулах серумыг Эванаас сандуулгаж байна. Найрлаганда L-аспаргины хүчийг дагуулсан энэхүү бэлтгэмд нь сэвхнэсүүг улам үргүй арилгана. Арьсны өнгө сэргэж залуу өнгөлөг харагдах болно. Та бүү эргэж, бүү тэнэгж, мис засалгүйгээр хөгшрөлттэй тэмцэх хамгийн төгс шийдэл. Та Эваны зөвлөхүүдэд хандаарай. Аливааг хүн харж байж, сонсож байж, мөн бие сэтгэлээрээ мэдэрч байж, сонголтоо баталгаажуулдаг. 3 сор компани GS Кашмир. Биожус премиум. Лоттигийн энэ чекопайнууд бол тэдний байнгын хэрэглээ. Бүр гоёмттай ийм төрлүүд ч бас бий. Лоттигийн бүтээгдэхүүн. Эрүүл мэндэд санаа тавих нь энгийн зүйлээс үүдэлтэй. Та С витаминаар баялаг эрдэн шиш болон улаан шошиг хоол хүнсэндээ байнга хэрэглээрэй. Салаад, шөл, 2 дугаар хоолны алинд ч хэрэглэж болно. Sunrise-ийн эрдэн шиш болон улаан шош. Oriflame-ийн шинэ каталог зөвхөн оддын бүтээгдэхүүнүүд. Дэлхийн хэмжээний топ модель Наталья Ватянова шин, дур булаан, тансаг, англи үнэр танилцуулж байна. Midnight Pearl хар сувдны нууцыг нээгээрэй. Oriflame би гоо сайхнаа бүрэн даатгаж чаддаг. Oriflame зөвлөгтэй холбогдоорой. Номын Electronics агуулгачдад худалдаагаан зарлаа. Энэ удаад зөвхөн Sharp брендийн бараанууд 10-аас 50% хямдрлаа. Жинхэнэ хямдралтай худалдааг зөвхөн албан ёсны төлөөлөгчөөс нь сонгоорой. Номын Electronics. Ийм л учраас танд уургийн өндөр агуулмжтай Апитон жин нэмэгдэх хэрэгтэй. Таны биеийн жинг нэмж нэмэгдүүлсээр л байна. Энэ бол туган амархан. Апитон таны жинг нэмэгдүүлнэ. Апитон жин нэмэгч. Пиковид амин тэмүүд ба эрдэс бодисууд таны хүүхдийг амжилтанд хүргэнэ. Батхтай баймиргүй байна уу? Батхны эсрэг эмийн бэлтгэл болох Зенеретик хэрэглээрэй. Хардаа чиний арьс ямар эрүүл бас цэвэрхэн болоо вэ? Зенеретик сонгож хэрэгэл. Энэ бол эрхчлөөнд хүрэх чиний зам. Зенерет OCV гадаа төрх. Эрүүл саруул байж зорилгодон хүрэхэд эрчүүд бидэнд тусгаарлан зориулсан амин тэнд эрдэс бодисын бэлтгэл хэрэгтэй. Эрчүүд зориулсан шин дуу бий. Танд бодсноос ч илүү боломж байна. Pepper and Friends. Эрч хүчтэй залуусын сонголт. Дэмжин бас
Хилцэр Номин Homestyle. UB лавлах 16 17. Эрүүл мэндийн бог Lotte Xylitol. Luminark амьдралын цаашин хід маяг. «25 цаг мэдээллийн хөтөлбөр гадаад мэдээг үргэлжлэж байна. Францад 3-7 хоногийн турш ажил хаялтын хөдөлгөөн өргөсөн билээ. Нийт 3 сая иргэд тэтгэврийн насыг уртсах шийдвэрийг эсрүүцэж байгаа бөгөөд өнөөдөр Францын парламентын дээд кабинет хуулийг хэвээр нь үлдээх шийдвэр гаргалаа. Францад тулгараад байгаа асуудлыг Сенатууд санал асуулгаар шийдсэн бөгөөд нийт 339 санал цугларсан байна. 177 Сенатууд ерөнхийлөгч Никола Саркозигийн гаргасан шийдвэрийг дэмжсэн бол 153 нь эсэргүүцжээ. Тэтгэврийн насыг уртсахыг эсэргүүцсэн гишүүд зүүнний хүчнийхэн байсан бөгөөд санал асуулгыг хуралдааны үеэр үндсэн хуулийн дагуу явуулсан юм а. Энэ удаагийн хурал нэлээд маргаантай болж өнгөрлөө гэж хөдөлмөрийн яамны сайд Эр Кверт хэлжээ. Мөн улс төрчид ерөнхийлөгч Никола Саркозиг санал асуулгын үйл явцыг хэтэрхий хурцсгаж байна. Энэ нь буруу шийдвэр түргэж болцсохгүй гэж үзэж байгаамаа. Энэ санал асуулга нэг нэгнийхээ дээр гарах шалтгаан болох ёсгүй. Бидний хувь заяа, бидний ард түмэн 2012 он шийднэ. Тийм учраас тэтгэврийн насыг 60 болох нь зөв гэж би бодож байна. Тэтгэврийн наслалтыг бүрэн хууль болгон хэрэгжүүлэхийн тулд парламентын дээд доод кабинет баталсны дараа ерөнхийлөгч Никола Саркози албан ёсоор гарын хэсэг зурх ёстой гэдэг юм а. Энэ шийдвэр нь ажил хаягчдын уур уцаарыг улам хүргэж бид үүнийг зүгээр орхихгүй гэдгээ байнга хэвлэл мэдээлэлээр хэлж байгаа бөгөөд ажил хаялтын хөдөлгөөнд тарахгүй гэдгээ хэлсэн байна. Америк нэгдсэн улсын засгийн газар Пакистан 2 тэрбум долларын ханд өгөх шийдвэр гаргажээ. Энэхүү хандивын мөнгийг 5 жилийн хугацаатай цэргийн үйл ажиллагаанд зарцуулах юм байна. Энэ талаар Америк нэгдсэн улсын төрийн наримчин дарга Хиллари Клинтон албан ёсоор зарлжээ. Энэ мөнгө нь Исламабадад хандивлах ёстой байсан 7.5 тэрбум доллар дээр нэмж өгч байгаа бөгөөд иргэдийн амжиргааны түвшинг дээшлүүлэх, мөн аюулгүй байдлыг хангах зэрэгт зориулна гэдгээ цохон хэлсэн байна. Манай хоёр улс үргэлж алан хідэгчд олон хід даврагсдын бай болж байдаг. Хоёр орны харилцаа тэдгээр хүмүүстэй тэмцэхэд хамгийн чухал хүчин зүйл мөн гэдгийг би албан ёсоор зарлаж байна. Бид засгийн газраас 2 тэрбум долларыг цэргийн зорилгоор Исламабадад хандивлах хүсэлт гаргах болно. Исламабадад үзүүлж байгаа цэргийн дэмжлэг нь зэр зэвсэг нисдэг тэрэг мөн Ал-Каида болон Талибанчуудтай тэмцэх шинэ стратеги зэрэг багтаж байгаа гэж эрх баригчид үзжээ. Харин тал мөнгө нь Пакистаны офицеруудыг мэргэжил дээгшрэх сургалтанд хамруулахад зориулагдсан байна. 9 сарын үеэр НАТОгийн нисдэг тэрэг буруу тооцоо хийж бөмбөг дэлбэлсний улмаас Пакистаны 3 цэрэг амьөрөгдсөн нь Америк нэгдсэн улс болон Пакистаны харилцаа муутахад нөлөөлсөн юм а. Филиппинийг дайран өнгөрсөн Меги далайн хар шуурга бүгд найрамдах Хятад улс руу нүүж байгааг бид та бүхэн мэдээлж байсан билээ. Үүнтэй холбогдуулан Хятадын засгийн газар иргэдийг нүлгэн шилжүүлж эхлэж байна. Одоогийн байдлаар 160 мянган иргэдийг нүүлгэн шилжүүлээд байгаа бөгөөд Мегийн шуурга Хятадын зүүн өмнөд хэсгийг чиглэн ирж байгаамаа. Мөн тус хэсэгт агаарын нислэг галт иргэний хөдөлгөөн зогсоод байгаамаа. Харин Хятадын засгийн газар өмнө зүгт далайн дунд байрладаг нефт олборлагч үйлдвэрийн ажилчдыг хуурай газарт яаралтай дуудаж онцгой байдал зарлжээ. Цаг уурын газрын мэдээлж байгаагаар Меги далайн шуурга нь нэм гарагт Хятадд хүрнэ гэжээ. Далайн шуургад эхлээд Гуандан болон Фузиан тусгнууд өртөх өндөр магадлалтай байгаамаа. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Меги далайн шуурганы улмаас салхины хурд 123 м/секундэд хүрч Адар бороо болон том давлгаа үүснэ гэжээ. Эрдэмтдийн үзэж байгаагаар Меги далайн шуурга нь хагас 100-д гарсан хамгийн том шуурга гэжээ. Их Британий цэргийн шумбагч зав Шотландын иргэдээр гацаанд оржээ. Мэргэжилтэнгүй шалтгааныг тодорхойлохоор ажиллаж байна. Мэдээллийн дэлгүүрийг хүлээн авна. Цөмийн зэвсэг ачиж явсан Их Британий BMS Institute шумбагч завь нь Шотландын Скай иргэн хөрсөн дээр хэтэрхий гүн шигдсэний улмаас гацжээ. Шумбагч завьнд ноцтой эвдрэл гараагүй бөгөөд завь дотор явсан хүмүүс гэмтэл аваагүй гэж Их Британий аюулаас хамгаалах яамны төлөөлөгч нар мэдгэжээ. Institute шумбагчийг 2007 онд бүтээсэн бөгөөд Их Британий хамгийн хүчтэй шумбагч завь тооцогддог байна. 100 метрийн урттай энэ хүлэг онгоц нь 2000 км талбайтай тэмцвэз пуужин явуулах хүчин чадалтай байна. Одоогоор цэргийн мэргэжилтнүүд байдалтай танилцж байгаа бөгөөд яагаад хүлэг онгоц эрэг рүү ийм ойрхон ирснийг мөрдөн байцаалд явуулан шалгаж байна. Зарим улс төр судлаачид Их Британий төсвийн тандалтыг эрчимтэй хийж байгаа тул энэ эсэргүүцлийн нэг арга хэмжээ байж болох юм гэж үзсэн байна. Цөмийн зэвсэг ачиж явсан шумбагчийн завинд хүчтэй доргилт үүсч осол гарсан бол цөмийн зэвсэг идэвхжиж дэлбэрэх аюул өндөр байжээ. Одоо та бүхэн зарим мэдээллийг товчоор хүлээн авч үзнэ. Шведийн зохион бүтээгчид нүдэнд үл үзэгдэх хамгаалтын малгай зохион бүтээсэн байна. Хүн дугуй унж явах үед осол гарах нь элбэг байдаг. Тэгвэл яг тэх үед машины хамгаалтын дэртэй адил дэр гарч ирэх юм байна. Энэ хамгаалтын дэр дугуйны урд тал байрлах юм. Мөн угад хөөрөмжөнд хэд хэдэн мэдрэгч суйрлуулсан бөгөөд хүний биеийн хөдөлгөөнийг хянаж байх юм а. Хүний хөдөлгөөн эрс өөрчлөгдвөл хамгаалтын систем ажиллаж толгой болон хүзүүг хамгаалах юм а.
Эрэгтэй хүний хамгийн сул тал улаан даашинстай бүсгүй хүн байдгийг Рочестерийн их сургуулийн сэтгэл зүйч нар үзжээ. Эрэгтэй хүнийг улаан цонх, улаан богино банзал, мөн оролт зэрэг нь өөрийн ирэхгүй эмэгтэй хүний өмнө сүгдэхэд хүргэдэг гэжээ. Хүний хөгжлийн явцад улаан өнгө үр удмаа үлдэх, харин амьтдад хээлтхийн бэлэг тэмдэг болдог байна. Хэрвээ таны нөхөр таны дуртай хувцсыг авч өгөхгүй байгаа бол улаан хувцас өмсөд асуугаад үзээрэй гэж сэтгэл зүйчид зөвлөж байна. Европын эрдэмтэд бидний дурсамжийг хадгалдаг тусгай систем зохион бүтээжээ. Өнөөдөр тэд ажлын явцаа олон нийтэд танилцуулсан байна. Бидний тархинд 20 жилийн дурсамж цугларсны дараа баг багаар дурсамжаа алдаж эхэлдэг байна. Хэрвээ эрдэмтдийн хийж байгаа төсөл амжилттай болвол ой санамжаа алдах өвчин осол зэрэг санаа зовлтгүй болох юм байна. Бидний дурсамжийг компьютер файл хадгалдаг шиг тархинд хадгалдаг юм байна. Харин нэмэлт дурсамжийг тархилуу цусаар дамжуулах өгөх юм а. Өчигдөр Ос албанаас шинэ хотын даргаыг сонгосон билээ. Өнөөдөр Сергей Собян нь албан ёсоор хотын барилга бүтээн байгуулалтад танилцсан байна. Тэрээр Москва хотын хамгийн нарийн гудамж, мөн Ленинградын хамгийн их түвжрээ үүсгдэг замтай танилцсан байна. Хотын дарга хотын нөхцөл байдалтай танилцаж дуусаад зам тээврийн асуудлыг түргэн шийдвэрлэх хэрэгтэй гэж үзжээ. Мөн тэрээр Москва хотын хамгийн том асуудал бол замын төвчрээ гэсэн бөгөөд энэ нь бидний ажил болон өдрийн цагийн хуваарийг байнга алдагдуулдаг гэжээ. Собянин энэ асуудлыг шийдвэрлэхээс гадна эх жил улсын төсөвт тусгайлан хөрөнгө босгож замын олон асуудлыг шийдвэрлэх болно гэж амласан байна. Собянин 2011 оны хотын төсвийг нэг дахин нэмэх санал тавьсан байна. Мөн тэрээр зам тээврийн яамны сайдтай уулзаж олон асуудлыг хэлэлцжээ. Үүнд хүнд даацын машиныг хотын гадуур явуулах, мөн газар доорх хөдөлгөөнийг эрчимтэй хөгжүүлэх зэрэг олон чухал сэдвийг хөндөжээ. Мөн Собянин 2006 онд засгийн газарт өргөн барьж байсан том Ленинград төслөө хэрэгжүүлэх гэж байгаа бөгөөд 210 гаруй гүр, шинэ түнэл, мөн 100 гаруй газар доорх машины зогсоол зэргийг барих юм байна. Сергей Собянин зам тээврийг эрчимтэй хөгжүүлэх нь хөгжлийн гарц болно гэж үздэг бөгөөд Москва хотын иргэдэд амласан Евразийн худалдааны төв болох амлалтанд хүрэх алхмаа хийж байна гэжээ. Мэдээлэл дэмжигч онлайн. Эрүүл мэндийн бог Лотте Зелитол. Шөлөө. Luminark амьдралын цаашин хийг маяг. Биком хурдан нэмлээ. Түүн шиг мянган сая Монгол хүний итгэлийг дааж тэдний төлөө их үлсийг бүтээх нь бидний зорилт. Монгол гэдэг нэрийг ертөнцийн чихэнд дуусгахын төлөө бид хамтдаа тэмүүлсэн, бид чадсан. Ирэх цагийг та бид бүтээн. Хөгжил дэвшлийн 20 жил. Худалдаа хөгжлийн банк. Эд хөрөнгөө албал багыг алдсан. Нэр хүндээ албал ихийг алдсан тоо. Харин эрүүл мэндээ албал бүхнийг алдсан тооц. 3 сор компани GS Кашмир. Oriflame-ийн шинэ каталог зөвхөн оддын бүтээгдэхүүнүүд. Дэлхийн хэмжээний топ модель Наталья Ватянова шинэ дур булаан, тансаг, англи үнэр танилцуулж байна. Midnight Pearl хар сувдны нууцыг нээгээрэй. Oriflame би он сайхнаа бүрэн даатгаж чаддаг. Oriflame зөвлөгтэй холбогдоорой. Үгүй лавлах 16-17 оюундаг иргэдэд зориулж номын мэдээллийн санг бүрдүүллээ. Шинжлэх ухаан, таны мэдхгүй уран зохиол хүүхдийн бүхэл номыг 16-17-оос асуу. Лавл Монгол ном цэгийн сайтаас үз. 16-17-оос хадаад хамтран уншиж өөрийгөө хөгжүүлцгээе. Номын талаар бүхэл мэдээллийг үгүй лавлах 16-17-оос. Та орон сууцны зээлийг ердөө 1.9-өөс 1.4% хүүтэйгээр 15 жилийн хугацаатаар авах боломжтой боллоо. Төрийн банк танд санхүүгийн үйлчилгээг эрсдэлгүй хүргэнэ. Сэвхэн өсөөгөө өнгөлөг арьсуу. Үрчлээгүү залуу арьсуу. Алялын хүсч байна. Танд энэ клиников сэвхэн өсөө арилгагч арьс залуужуулах цайруулах серумыг Эванаас сандуулгаж байна. Найрлаганда L-аспаргины хүч дагуулсан энэхүү бэлтгэл нь сэвхэн өсөөг улам үргүй арилгана. Арьсны өнгө сэргэж залуу өнгөлөг харагдах болно. Та бүү эргэлз, бүү тэнэгэлз. Мис засалгүйгээр хөгшрөлттэй тэмцэх хамгийн төгс шийдэд та Эваны зөвлөхүүдэд хандаарай.
Аливааг хүн харж байж, сонсож байж, мөн бие сэтгэлээрээ мэдэрч байж, сонголтоо баталгаажуулдаг. 3 сор компани GS Кашмир. Дэлхийд алдартай Ёнжулсан ундаа Покер Свитийг хүүхдийн шингэний дутагдлын үед тэмцээн уралдаан бэлтгэлийн нөр их ажлын дараа тамирчид алдсан энерги нөхөхөд хат үедээ хүртсэний маргаашин тохиолдох шаардлагын хүнд хэцүүгээс ангиж ярах. Зун намрын айгам халуунд амны цангаага тайлж сэрүүцэхэд хэрэгэлдэг. Энэ бол ус биш, энэ бол цай биш, энэ бол Ёнжулсан ундаа Покер Свит. Oriflame-ийн шинэ каталог зөвхөн оддын бүтээгдэхүүнүүд. Дэлхийн хэмжээний топ модель Наталья Ватянова шинэ дур булаан, тансаг, англи үнэр танилцуулж байна. Midnight Pearl хар сувдны нууцыг нээгээрэй. Oriflame би гоо сайхнаа бүрэн даатгаж чаддаг. Oriflame зөвлөгтэй холбогдоорой. Нэмэн электроникс агуулгачдад худалдаагаан зарлаа. Энэ удаад зөвхөн Sharp брендийн бараанууд 10-аас 50% хямдрлаа. Жинхэнэ хямдралтай худалдааг зөвхөн албан ёсны төлөөлөгчөөс нь сонгоорой. Нэмэн электроникс. Түүн шиг мянган сая монгол хүний итгэлийг дааж тэдний төлөө их үлсийг бүтээх нь бидний зорилт. Монгол гэдэг нэрийг ертөнцийн чихэнд дуусгахын төлөө бид хамтдаа тэмүүлсэн, бид чадсан. Ирэх цагийг та бид бүтээн. Хөгжил дэвшлийн 20 жил. Худалдаа хөгжлийн банк. Ийм л учраас танд уургийн өндөр агуулмжтай Апитом жин нэмэгч хэрэгтэй. Таны биеийн жинг нэмж нэмэгдүүлсээр л байна. Энэ бол тун аврах. Апитом жин нэмэгч. Пиковид амин гинүүд ба эрдэс бодисууд таны хүүхдийг амжилтанд хүргэнэ. Батхтай баймиргүй байна уу? Батганы эсрэг эмийн бэлтгэл болох Зенеретик хэрэглээрэй. Хардаа чиний арьс ямар эрүүл бас цэвэрхэн болоо вэ? Зенеретик сунгаж хэрэгэл. Энэ бол эрх чөлөөнд хүрэх чиний зам. Зенерет OCV гадаа төрх. Эрүүл саруу байж зорилготой хүрэхэд эмэгтэйчүүд бидэнд тусгайлан зориулсан амин гин ба эрдэс бодисын бэлтгэл хэрэгтэй. Эмэгтэйчүүдэд зориулсан шинэ Duovit танд удааснаас ч илүү боломж байна. UV лавлах 16 17. Эрүүл мэндийн бог Lotte Xylitol. Luminark амьдралын цаашин хід маяг. Мэдээллийг дэмжигч онлайн. Үзэгч та бүхэн 19 цагийн мэдээллийн хөтөлбөрөөр хөрвөлөө. Үзэгч та бүхэн амралтын өдрүүд ая тухтай сайхан өнгөрүүлээрэ баяртай.
Ёёг амгаахын нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэхэд бэлэн болоод байна. 7-8 Арват толгой вирус байна. Бөөс хэрэггүй найз юм. Түүхий хэлэг байж та гахаа. Булчин одоо хорчоогоод тураад ирдэг. Та бодоод таны гэрт элэг гэдэг эрхтний талаар асуудалтай хэн нэгэн байна уу? Та элэг гэдэг эрхтнийхэн бүтэц үүрэг, урьдчилан сэргийлэх аргыг мэдмээр байна уу? Тэгвэл нэм гариг бүрийн 20 цагаас элэгний шагдар сүрэн хэмээн олноо хүндлэгдсэн хүний гавьяа тэмж ангаах ухааны доктор профессорын элэгний талаар өгнөх халуун яриаг та сонсож өөрийн асуултаа илгээе. Эфирээр дараа 7 хоногт нь хариултаа авах боломж танд нэгдлээ. Энэ нэм гаригийн сэдэв бол элэгний цирроз, хавдар, ракийн талаар танд ойлголт өгөх болно. Ингээд нэм гаригийн 20 цагт ёёг амгаахын нэвтрүүлгээр үзэгч тантай хамт эмч шагдар сүрэн байх болно. Зүүгээр хатгаад спиртээр шахдаг арга байна. Ёёг амгаахын Эрүүл мэндийн бог Лотте Зелитол. Шөлэн. Luminark амьдралын цаашин хід маяг. Бикон хурдан нэмлээ. 1990 онд худалдаа хөгжлийн банк Монголын анхны арилжааны банк болон мэндэлсэн. 1993 он. Одоогоос 17 жилийн өмнө Visa, Mastercard, American Express, GCB картуудыг худалдаа хөгжлийн банк анх удаа төлбөр төлөө авдаг болсон. 1996 он. Дэлхийн бөмбөрцгийн хаанч хүссэн гуйлга айлгах олон улсын SWIFT сүлжээг анх удаа худалдаа хөгжлийн банк нэвтрүүлсэн юм а. 1997 онд анх олон улсын аудитын байгууллагаараа аудит хийлгэснээс хойш тогтмол хийлгэж байгаа арилжааны банк. Картнасаа хүссэн үедээ бэлэн мөнгө авчруулах ATM-ийг 2001 онд монголчуудад анх хүргэлээ. Худалдаа хөгжлийн банк бие талтны экспорт хийж бие талтны арилжааг олон улсын зах зээл дээр арилжаалсан Монгол улсын арилжааны анхдагч банк юм. 2004 он. Азийн хөгжлийн банк болон олон улсын санхүүгийн корпорацийн итгэлийг хүлээн хөрөнгө оруулсан Монголын анхны банк. Худалдаа хөгжлийн банк 2006 онд олон улсын үнэлгээний байгууллагаас доктортой гэсэн үнэлгээ авсан Монголын анхны арилжааны банк юм. Монголдо хамгийн олон буюу 14 төрлийн валютаар гадаад төлбөр тооцоог шуурхаг гүйцэтгэдэг цорын ганц банк бол худалдаа хөгжлийн банк юм. 2007 Монгол улсаас анх удаа олон улсын санхүүгийн зах зээл дээр 75 сая ам.долларын бондыг амжилттай арилжаалан олон улсад Монголын санхүүгийн нүүр царай гэдгээ баталж чадсан юм а. 2008 онд олон улсын Euro Mastercard-ыг анх удаа Монголын зах зээлд нэвтрүүллээ. 2009 онд Монгол улсын уул уурхайн салбарыг дэмжих зорилгоор худалдаа хөгжлийн банкны уул уурхайн банкны газар байгуулагдлаа. Хөгжил дэвшлийн 20 жилд бидэнтэй хамт ирсэн та бүхэндээ баярлалаа. Хөгжил дэвшлийн 20 жил худалдаа хөгжлийн банк. Үби лавлах 16 17 оюундаг иргэдэд зориулж номын мэдээллийн санг бүрдүүллээ. Шинжлэх ухаан, таны мэдхгүй уран зохиол, хүүхдийн бүхэл номыг 16 17-оос асуу. Лавл Монгол ном цэгийн сайтаас үз. 16 17-оос хадаад хамтран уншиж өөрийгөө хөгжүүлцгээе. Номын талаар бүхэл мэдээллийг Үби лавлах 16 17-оос. Харабула зигзаг суутлын бүрээс. Таны уян мөч зөөлөж байна уу? Artriflex нь хүний биеийн бүх үений зөөлөн эд, мөгөөрсөн эдийг гэмтлээс хамгаалж, нөхөн сэргээж, уян мөчний уян хатан чанарыг хадгална. Бусад ижил бүтээгдэхүүнээс ялгаатай нь уян мөчийг тослох шингэн болох гиалурууны хүчил агуулсан юм. Идэвхтэй хөдөлгөөн, идэвхтэй амьдрал. Artriflex. Monos Farm Trade. Дан өнгийн ус үе өнгөрөөснийг та мэдэх үү? Одоо ганцхан удаагийн бодолтоор олон өнгийн туяарсан үстэй болох боломжтой боллоо. Шинэ Лондогийн өнгө холих технологи нь олон төрлийн туяаг нэгтгэснээрээ онцлог юм. Та туяарсан өнгөлөг үснийхээ гоо үзэсгэлэнгээр гайхуулах болно. Шинэ Лондо 8-7 хоногийн турш хадгалагдах өнгө. Би бол хурмын зохион байгуулагч. Энэ үйлрлийн 30 дахь хурим маань зохион байгуулж байна. Ихтэй хурим болгоныг бусдаасаа өвөрмөц байхаар зохион байгуулдаг.
Бүх зүйл төгсөх ёстой. Энэ тул тогтсны дараа ч гэсэн дахин шинэ дүрм тулсан авахгүй тулд би Ариэлийг сонго хэрэгэлдэг. 7 төрлийн үйлчилгээтэй шинэ Ариэл нь таны хувцсны өнгийг хадгалж, арилахад хэцүү толбыг арилгаж, хувцс ихтэн үргэлж шинэ мэт харагдуулна. Миний үйлчлүүлэгчид хамтын амьдралын гараанд төгс байна гэдэгт итгэдэг. Зүрлэшгүй тансаг Ариэл. Таны хэрэглэж байгаа шампунь давтай адил гэмтсэн үсэгтэй сэргээж чаддаг уу? Бид гэмтэлтэй үсийг дав шампунаар гэмтлийг нь арилгасан үстэй харьцуулж үзсэн юм. Шинэ дав шампуны ялгаа нь чухам юунд оршиж байна вэ? Дав шампунь нь тижээлэг витаминаар баялаг байдаг учраас бусад шампунаас илүүтэйгээр гэмтэлтэй үсийг сэргээж гялалцсан зөөлөн болгодог. Шинэ давын эмчилгээний систем гэмтэлтэй үсийг арчлах тэргүүний бүтээгдэхүүн. Next Market намрын хямдралтай худалдаа эхэллээ. 32 инчийн LCD өрдөө 599 мянган төгрөг болж хямдралаа. Улсын их дэлгүүрийн зүүн талд Next Market. Сайн бацхан уу. Өнөөдрийн бүлгээр би та бүхэндээ chicken rice-ыг хийж үзүүлье. Ингээд хоолнд орцгоё. За одоо манай хамгийн гол амтлагч Маги. Ингээл болоо. Гайхамшигхан амтыг ганцхан тусал. Магигаас. Өглөөний минь. Энэ ихрүүдийгээ энэ бол хүү, харин энэ бол охин. Мэдээж хоорондоо өөр. Эрэгтэй эмэгтэй хүүхдэд тусгаалтан зориулсан Mami Poco жигсэл тэдний биеийн онцлог яг тохирдог. Шингэнийг ашин зүүн шингээж давхрахтаа болохоор жигс таран шингээд хүүхдийн тэнцвийг өглөө болтол зузаахгүй. Бүхэл шөний турш хопоорой. Өөхөрдөн бицэн өгсөн нь сайхан амгалсан байх шүү. Бидний Mami Poco. Олон талын тустай онцгой тансаг үнэртэй. Харин наши зөөлрүүлж гой сайхан болгоно. Тэдгээр нь бохор шүү. Итгэв гарахгүй ичнэрээ. Аяг тавыг чимсноо ариутай савл хэрэглээрээ. Бид бүгдийг сонгоо зүгтэрё. You're beautiful from the first sight. Шин гів. Сүү олон шар буурцгны хандар баяжуулсан тансаг сайхан үнэртэй. Таны арсыг торог мэт зөөлөн болбраа болгоно. Гів байглаас заяасан гоо сайхан. Wow! Сэж! 2010 оны 10 сарын 20-оос эхлэн зөвхөн Наран Плаза дээр намрын онцгой хямдрал. She's so beautiful. Wow! Сэж! Наран Cosmetics компани L'Oreal бутик дэлгүүрт шинэ бараа ирлээ. 10 дугаар сарыг дуустал L'Oreal брендийн худалдаа авалт бүрт тансаг үнэртний дээжийг бэлэглэж, арьс арчилгааны бүтээгдэхүүний ээж бүрдлийг 5% хямдралтайгаар худалдаалж байна. L'Oreal Paris, албан ёсны дистрибьютор Наран Cosmetics. Тэнгист дуучимын түүх өдөр бүр тэнгисийн дэлгэц зөвхөн насанд хүрэгчдэд. Юби лавлах 16 17. Эрүүл мэндийн бог Lotte Xylitol. Luminark амьдралын цаашин хийг маяг. За сайн байцгаана уу. Би 27 дугаар зөвлөлт эзэн. Би чамаас чи надаас нэвтрүүлэгт энэ удаа Монголын хэвлэлийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал мөнх банд. Төв номын сангийн захирал Чилаж автай оролцох гэж байна. Тэр би мөнх бандыг бол бас нэлээд хэдэн жилийн өмнөөс мэдлэлтэй ажил хэргийн харилцаа холбоотой байсан. За Чилаж авыг би
Монголын зохиолчдын хорооны гүйцэтгэх захирал байх үеэс нь мэднэ. Германд одоо сургууль төгссөн хүмүүсийн нийтлэг дүр төрх бол харагддаг. Их ажил хэрэгч. Тэгээд яг одоо хийсэн ажлынхаа төлөө маш их шаргуу зүтгэлтэй ажилдаг. Тийм дүлгөөн, зөөлөн, хүлээцтэй, альваад бас айдуу зөөлөн ханддаг. Гэхдээ бас шийдэх юм аа бол бас тодорхой хэмжээгээр хэлэх зүйлийг хэлээд нухацтайхан шийдчихдэг. Хэвлэл мэдээллийн салбарын асуудлаар бол бид хоёр одоо олон удаа бас ярилцж байсан. Тийм учраас энэ удаа бол бид хоёр тэр сэдвээс бусад сэдвээр ярилцах юм боломж олдож байгаа маань гэж бодож байна. Бага насны дурсамж бол бас их ихэнхдээ бас их тийм сонирхолтой, зарим талаар хөвчлөлтэй ч юм уу, ухаан суулгамаа, ухааруулмаар ч юм уу тийм сонин содон зүйл бас байдаг. Тэгээд тийм болохоор бага насныхаа тийм гэгээлэг сайхан дурсамжаас ярьж өгөөч ээ. За миний нэг онцлог юм бол би багасаа ер нь тэр үлгэрийн номыг уншдаг л хөтсөн. Ер нь өсөг ном уншиж сураад үлгэрэл уншсан. Үлгэр уншаад өөрийгөө таарсан хүүхдүүд дандаа үлгэр ярьж өгдөг. Тэгээд нөгөө сайхан ярьдаг гэж хүүхдүүд бас намайг хөөргөөл үлгэр их яриулдаг. Тэгээ нөгөөхдөө улам үнэмшээл улам шинэ үлгэр уншиж хүнд ярьж өгөх гээл. Тэгсээр бол бас энэ үлгэр намайг бол номны хамтанд оруулсан гэж боддог. Дараа нь бол намайг 4-р анги төгссөн жил миний хамгийн том ах надад Монгол ардын аман зохиолын дээж бичиг гэдэг нэг том бор ном авчирч өгч илаа. Тэр номыг би бараг 6-7 анги бүгдийг чийчилж байсан. Үлгэрийн, онцгойн тэн дээр нь байхгүй ерөөл магтаал хүртэл. Тэгээ тэр бор ном бол ер нь баг миний одоо бага насны ширээний ном байлаа. Би одоо харин харамсалтай хүүхдүүдэд тэр номыг ингээ хайсаар олж өгч ирсэн. Хүүхдүүд маань над шиг тэгж их амтархаж уншиж өгөхгүй. Бидний үеийнхэн бол номонд их дуртай байсан. Үзэх юм баг байж интернет, телевизэр гэж одоо лектэм гарахгүй тэгэл номонтой л номноос л одоо хамаг мэдээлэл, хамаг таашаал авдаг. Тийм л бага настай байж дээ гэж боддог юм аа. За мэдээж хэрэг одоо хүн болгонтой уулзаад илүү мэдээлэл авъя гэж бодвол тэр хүний хоббиг судлах хэрэгтэй байх тийм ээ. Тэгээ тэр үүднээс юм ухаанд ямар хоббитэй хүн бэ? Ер нь юу цуглуулдгийг, юу уншдгийг, юу сонирхдгийг, ямар далд нууц авьяас танд байна вэ? Энийг одоо илэн далангуу бас үзэгчдэд хэлж өгөөч. За миний хобби зарим талаараа бас манай ажлын өрөөнд харагдаж байгаа. Цэцэг цуглуулах дуртай. Ер нь цэцгэнд их дуртай. Тасалгааны цэцгэнд. Яг гоо мэрэгжлийн хүн би биш л дээ. Яг цэцэгнүүдийг нарийн бүр нэр устай гарал овгоор нь ч юм уу тэгэл одоо бүр тийм наривчилсан зүйлийг болоод би нэг сайн мэдэхгүй л дээ. Гэхдээ л хаа явсан газараа ер нь цэцэг цуглуулах дуртай, цэцэг сонирхдаг. За нууц авьяас гэхээр ч одоо их нууцлаад ч ах цаашаа ч нэг айхтар авьяастай хүнч би бас биш хаа. Гэхдээ оюутан байхад оюутны нэг хамтлаг байдаг гэсэн солидаритет гэдэг хамтлаг байсан. Тэрэнд ер нь дамжаагүй Монгол эмэгтэй оюутан цөөхөн л байх л та. Гэхдээ л сүүлийн ер нь бараг